За энэ удаагийн хичээлийн сэдэв маань сонин нийтлэлийн найруулгын үгийн сан өгүүлбэр зүйн онцлогийн тухай байна. Хичээлийн зорилго маань сонин нийтлэлийн найруулгын үгийн сан хэл зүйн онцлогийг мэдэж хэрэглэдэг болно. За сонин нийтлэлийн найруулгын үгийн сангийн хувьд бол энгийн олон нийтэд ойлгомжтой үгс давмгайлан бичсэн байдаг. За хэд уран яруу сэтгэл хөдлөлийн өнгө оёсыг бага хэрэглэдэг. Харь үгийг зөвшөөрөгдсөн хэмжээнд ашиглах нь тухайн найруулгын бас онцлог байх нь. За нэр томьёо тогтсон хэллэгийг хэрэглэж болно. За мөн нутгийн аялгүй ярианы хэллэг хэрэглэхийг бол цэрлдэг. За үгсийн давтамж өндөр үгийн сонголт цөөн боловч оновчтой байдаг ийм онцлогтой. За сонин нийтлэлийн найруулгад мэргэжлийн нэр томьёо хэрхэн хэрэглэдэг вэ гэхээр жишээ уншиж үзье. Өнөөдөр Дархан хотод болсон ногоон хөгжлийн өдөрлөгт 20 гаруй байгууллага оролцож байгаль дээлтийг хэрэглээг уриалсан үзэсгэлэн гаргалаа. Ард иргэд хог ангилан ялгах, дахин боловсруулах бүтээгдэхүүн ашиглах талаар мэдээлэл авсан бөгөөд сурагчдын бүтээл сонирхол татаж байлаа. За энэхүү жишээг ажиглах юм бол энгийн ойлгомжтой мэдээж хэрэг олон нийтэд зориулсан үг хэллэгийг хэрэглэн бичсэн ийм мэдээ байна. За уран яруу бас баримт мэдээлэлд төвлөрсөн шинжтэй. За мэргэжлийн юм уу эсвэл шинжлэх ухааны нэр томьёог төдийлөн агуулгаагүй. За албан хэд маягтай боловч ойлгомжтой үг хэллэг хэрэгэлсэн. За мөн ярианы хэллэгийг бол агуулгаагүй ийм шинжтэй байна. За тэгэхээр үүнээс харахад бол үг хэллэг нь мэдээлэл дамжуулах зорилготой, олон нийтэд ойлгомжтой, товч бөгөөд ангийн утгатай байдаг. За мөн мэргэжлийн нэр томьёо уран яруу үгс ашиглаагүй сонин нийтлэлийн найруулгын үгийн сангийн гол онцлог болж байгааг энд илтгэж байна. За үгзийн хувьд бол үгийн аймгийн хувьд үйл үг давмгайлдаг. За мэдээлэл үг хэллээ, оролцлоо, гаргалаа, санал болголоо зэрэг үгс нь мэдээлэл дамжуулах, үйл явдлыг илэрхийлэх зориулалттай. За нэр үгс нь ихэвчлэн байгууллага, хүн, газар, үйл явдлыг нэрлэхэд хэрэглэгддэг. За жишээлх юм бол Дархан хот, сурагчид, үзэсгэлэн, өрх төгсөн хурал гэх мэт үгс байсныг бид анзаарсан байна. За тэмдэг нэр дайвар үг болон ховор хэрэглэгддэг. За зөвхөн мэдээллийн чанарыг тодруулахад л хэрэглэдэг. За энэ бол сонин нийтлэл уран яруу бас бодит мэдээлэл төвлөрдөгтэй холбоотой байна. За тэгэхээр энэ төвлөлд бол үйл үг давмгайлж баримт үйл явдал чиглэсэн үгсийг төлхөө хэрэглэдэг нь үүнээс харагдаж байна. За жишээлбэл хөгжлийн онцлогийг ажиглаж харъя. За тодруулсан үгсийг ажиглаарай. За эдгээрийг ажиглах юм бол ихэнх өгүүлбэр үйл үгээр төгсөж байгааг анзаарсан баг. За ойролцлоо, солилсон байна гэх мэтээр. За үгс нь тодорхой үйл явдал оролцогчдыг илэрхийлдэг. Аймаг, ирэхэд, хүүхэд гэх мэтээр тийм ээ. За тэмдэг нэр дайвар үг бол том баг харгалсан бөгөөд зөвхөн мэдээллийг тодруулах үүрэгтэй байдгаа гэж өмнөх мэдээлэлд дурдсан байгаа. За өгүүлбэр зүйн хувьд бол эдгээр өгүүлбэрүүд нь богино, утга санаа нь тодорхой, уншигчдад мэдээллийг шууд ойлгохдохоор ийм бүтэцтэй байдаг. За ихэнх өгүүлбэрийг үйл үгээр төгсгдөг. За нэг өгүүлбэр дотор хэд олон өгүүлбэрийн хэсэг буюу нийлбэл бүтэц ашигладаггүй. За энэ учир нь бол уншигчийн анхаарлыг төвлөрүүлэх, мэдээллийг тодорхой хүргэх зорилгот оршиж байдаг. Тэгэхээр өгүүлбэрийн дараалал логикгүй л датай. За эхэнд нь хизээ, хаана, дараа нь юу болсон гэх мэтэр ийм учир зүй уялдаа холбоотой байдаг ахна. За энэ онцлог нь бол сонин нийтлэлийн уншигчдад ойлгомжтой, нээлттэй товч өгөөд мэдээлэл төвтэй байлгаж өгдөг ийм онцлогтой байна. За өнөөдөр Дархан хотын соёлын төвийн өмнө иргэдийн санаачлагаар ногоон цэвэр хот аяны нээлт боллоо. Арга хэмжээнд 300 гаруй иргэн оролцож мод тарих, хог ангилах үйл ажиллагаанд нэгдэв. Сурагчид сайн дурынхан санаачлаг нийтийн орчныг цэвэр байлгахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэсэн. За эндээс харахад бол бүх өгүүлбэр нь богино, утга нь тодорхой, үйл явдлыг шууд илэрхийлсэн байгаа.
За мөн үйл үгсээр өгүүлбэрүүд нь үйл үгсээр төгсөж байгаа нь мэдээллийн төвтэй. За өгүүлбэрийн шинж байгаа. За сонин нийтлэлд ийм төрлийн өгүүлбэр давамгаалдаг. За уран яруу өгүүлэлэг, зөвөрлөл, урт нийлбэр бүтэц хэрэглэхгүй харин тухайн үйл явдлын дарааллыг товч өгүүлбэрээр дамжуулдаг байх нэ. За үүндээс үзэхдээ сонин нийтлэлд өгүүлбэр богино үйл үг давамгайлсан баримтыг нотолж илэрхийлэх бүтэцтэй. За хэл найруулганд баталж мэдээлэл дамжуулах зорилготой уран яруу бус бодит илэрхийлэлттэй байдаг. Ийм онцлогтой байх нэ.